Энэ бол хачин чихтэй явдлуудын 3 дахь эпизод. За тэгээд сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Дүлгөөн Баатар байна. Тэгээд амар урт нэртэй Дүлгөөн Баатар байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хачин чихтэй явдлуудынхаа 3 дахь эпизодыг оруулахаар болсон байна. За тэгээд энэ сандал дээрээ ширээн дээрээ сууж бичлэг хийгээгүй маш олон хоног болсон байна. Тэгээд шууд бичлэг рүүгээ орцгоогоо. За одоо ингээд хамгийн ихний захиур хагалж, оюутгуулаа салхийг хагалж нэгэн хүний пост орсон байна. За бүгдээр харцгаая. Манайх 2010 11 онд хүүхдийн сургуультай ойрхон гээд агшаа байшин шинээр худалдан авч ихнүүд л болсон юм. Тухайн үед аав ээж хоёулаа ажилтай ах хоёр ах маань оюутан хичээл ихтэйгээд бүгд өглөө гараад орой явдаг байсан. Би 10 жил байсан болохоор өдөр эрт тараад орой болтол ганцаараа гэртээ байдаг байлаа. Үүрээр эсвэл яг харгуу бүрийг болохоор хүлийн чимээ сонсгоно. Яа. Юм унаж байгаа чимээ гайхаад харах юм бол бүхэн байранд байдаг байсан. Хан таац тогшин хаяа салхихгүй байхад хаалх савдаг байсан. Анх мэддээл за сүнстэй юм байна гэд хаа ээжтэй хэлсэн. Хамгийн зөв нь л хоёроос дээш хүнтэй авахд юу ч мэдрэгдэхгүй. Эхэндээ надаа эргэлзсэн үү, дөрөвтэй юм хэлэхгүй айсан хүнд аргал хөдлөн гэд өнгөрсөн. Хэсэг хугацаа өнгөрөхөд өмнөхтэйг яг адилхан хамт хүн байвал нам гүм ганцаараа байвал тэгэл сайхан түжинж өгдөг байлаа. Энэ яг нөгөө Conjuring гинтер дээр гардаг шиг тий. Яг ганцаараа гинэ олцлаад бүр амар наацсан үе. Амар санаатай сүнсвэ. За байлаа гинэхэндээ дахиж хэлээд буу авчирлаа 10 хоног үйл хийх ёстой. Тэрийг нь хариу бүрээ болохоор зөвхөн аав хийдэг. 8 дахь хоног дээр аав ажилдаа гадуур хоноглоо тасалдчихв. Тэрнээс хойш жинхэнэ амар болсон. Зөвхөн сонсогддог байсан юм чинь харагддаг болсон. За ямар харагддгийг бол ихэвчлэн харс өдөр нүдний үзүүрт гүйж харагддаг байсан. Хамгийн тод гарсан галзуухны өрөөнд бас л орой болсон ногоо ялгаа сууж явахад нэг хүн зогсоод байгаа юм шиг санагдаад дээш хартал том өрөөр ордог хаалга дээр өндөр эрэгтэй хүн яг над руу хараад зогсож байсан. Йоо. Би цаагаа өвчлөө шүү. Үгүй ямар амир би үгүй. Чи эпизод явах тусмаа чангараад штэ. Яа. Асгал зохны өрөөнд бас л орой болсон ногоо ярилгаа зоож явахдаа дэш явтал том болохтой. Өндөр эрэгтэй яг над руу хараад зогсчихсон. Гүн хар өнгөтэй хувцас царай сайн мэддэхгүй айгаад нүдэ ханаад нээхэд цагаан утаа шиг болоод агаарт алга болсон. Тэр явдлын дараа дахиад бөө дуудаж засал хийлгэхэд өмнө хийж байсан үйлдэл дуусгаагүй учраас бүр догшроод хүчээ авцсан байна. Бас газартаа хорогдсон эрэгтэй хүний сүнсээ гэсэн. Яа, сүүл хуршаалын хүмүүсээс сонсохны нэлийн дээгэн эмээ өвөө хоёр амьдарч байхад хүмүүс хууль ёсоор газрыг нь булаад авсан газар гэдэг юм блэ. Хамгийн сүүлд засал хийж явахад галтгооны өрөөнд над руу өвцлээд шагаагаад харж исэн. Тэр үед бол огтхон чагаагүй баг тасаад байгаа юм уу хаашаа. Үүл тасаад бүр сүнстэйгээ танилцсан байнилцаад тий. Үүл хийж дуусны дараа дахин юм сонсогдоогүй. Йоо. Харагдаагүй бас мэдрэгдээгүй алга болсон. Саяхны хүртэл тэр гэртээ амьдарч байгаад одоо бол манай төрсөн ахыг байдаг. Йоо, би бол сайн нэр үнэхээр жиг хийлээ үе. Яг ингээд өмнөх 2 эпизодын турш ингээд сонсонгууд дандаа нэг хүмүүс анхудаага эсвэл хоёр за ер нь бол анхудаага л харж ирсэн хүмүүс байгаа. Анхудаага би нэг юм сони юм харлаа. Нөгөө өмнөх 2 эпизодын турш тэ. 2 өмнөх эпизодын турш дээр хүмүүс ганцхан удаа л харж ирсэн бохгүй юу? Ганцхан удаа харж ирсэн гэдэг бүгдээрээ үзчихсэн. За би одоо ганцхан удаа юм харлаа амар байлаа гэд. Энэ бол бүр яг нүдэн дээр нь бүр харагдсан гэж дүү. Яг ингээд нүдэнд харагдтал ярьлаа ш цаа. Өмнөх 2 дахь эпизод дээр бас юу ажилласан нөгөө нэг 10 давхар багт ч нөгөө цонхын дох шүү. Тэр бол бас амар тий. Яа. Би ч бүр амар жиг хийгээ явчлаа шүү. Йоо, би баг цааш нь үргэлжлүүлж чадахгүй юм шүү. За. Одоо дахиад нэг байгаа. Ээлжид рүү шууд орцгоё. Ерөнхийдөө бол 3-аас 5-ыг яадаг байгаа. Тэгээ бичлэгнийхээ урт хамаагүй урттай байл та бүхэн бас ууд чинь хамаагүй богинохон байвал бас чанаргүй гэж бодоод үзэхгүй байж магадгүй. Тэгээд яг цаганд нь тааруулаад тэгэл авсаар яг цаганд нь тааруулаад тэгээд хийндэ. За уншицгаая 2 дахь руу.
2 3 жилийн өмнө аавын хайртай дүү нас орсон тийм. Тэгээд аав хэд хоног хөдөө явж ирчгээд дүүгийнхээ араас гашуудаж харуулсаар өдөр болгоо уудаг болов. Ууга тайвшрахгүй сүулт агсан тавих шинжтэй болж ирээд бид нар ч аргаа барсан үедээ л эрүүл зөвлөх рүү явуулчихдаг. Төрсөн байгаа юу? Нэг өдөр аав бас л уучихсан ээжээс бус нь унтсан. Тэгээд аав маань гайгүй ээжэд шөнө димээрээд бүр сүултээ ойролж шашгараад унтчихсан. Бид тэслэггүй сэрвэ. Аав инээч гисэн манай гэрт гоё хүүхэн яваад байна гэхээр бид нар тоолгүй юу яриад байна л гэж ярилцаад л өнгөрсөн. Тэгээ шөнийн 4 цагт байж байдлаа. Болдоо мэддүү сайн уу гэх шиг. Ёо. Итэр чи юу болоод байгаа юм бэ? Тэлээ тэгснэ нөгөө одоо болдоо гэдэг нь талигач дүүн охин шүү дээ. Хин нэгэнтэй ярилцаад бид нар айж чимээгүйхэн буланд нь шигдэцгээ байж идэл аав гэрээс хүүгээ гарчихсан юм да. Ээж араас нь гараад хэсэг байж байгаад аавыг дагуулад орж ирээ. Аав бас л хэрэг яваад байна. Намайг дээрээс ээж дүү маань дуудаад байна. Миний явах цаг болчих гээд бүр уйлаад улдахгүй. Бид нар архины цагаан солиод тусчих гээд эрүүл зөвлөх рүү явуулаад ээж таньдаг ламаа дуудчихсан. Тэгээд өглөө нь 6 цаг болчихсон байсан. Бусд нь юм бодлого унтаад өглөөс ирээд шууд л ээжээс лам юу гэсэн бэгтэл аавч ярьсан бүх үнэн байна гэж хэлсэн гэсэн дотор бүр сонирн болоод явцсан. Тэрнээс хойш засал хийгээд аав сони юмрахаа болж хэвэн байдалтай орсон доо. Ёо. Би ядчих дөөр энэ харанхуй орчин бичлэг гэдэг учраас бүр арай л энэ эпизод бүр арай л амар кринж болж байна. Ямар кринж болоод байна ёо. За, хамгийн сүүлийн тэмээний ачааг хүн даа. Би баг хэмт төлдөхгүй байхаа сүүлийн тэмээний ачааг хүн гэх юм бол манай үеэлэгч гэмтэлт хүлээ авахт нь ажилтдаг. 7 сарын дундуур наадмын үеэр нэг шөнийн 3 цагийн үед гэр бүлээрээ явж байгаад осолд орсон гэсэн. Аав ээж 8 настай хүү 3 ирсэн гэсэн. Удалгүй 4 цагийн үед ихч гадаа гарч агаар амсгал нойроос ирэх гээд гартал. Харанхуй зогсоолын тэнд 2 хүн даллаа дуудаад хор ночлол 2 хүн бид 2 явлаа хүүгээл авч явж дийлсэнгүүдээ гэсэн юм ботончаа цааш алхаад яваад өгсөн. Ёо. Гайхаад буцаад орох гээд алхаж агаад харахад хувцс хонор нүүр царай энгийн хүнээс ялгахдахгүй байсан болохоор хүн энд хэвтэж байгаа юм бах та гэж бодоод ямар тасагт хэвтэж байгааг асуух санаатай эргээд гартал байхгүй болчихсон байсан. За би боллоо. Би зүгээр боллоо. Би боллоо. Ёо. Зүгээр 2 хүн зогсчихсан гэж байгаа байхгүй бүр. Ёо зүрх мөрч юм бүр. Ёо нэг их эргээд тартлаахгүйсэн. Нэг их юм бодлого ажиллаа хийж байгаа дараагийн ээлжинд ирээд таньдаг сувлагчтайгаа кофений хариулж уугаа зогсож байтал тэр сувлагч нь дээр шөнө ирсэн аав ээж хүү 3 байна штэ. Осолд орсон гэдгсэн ярьж байгаа юм гэжээ. Тэр хүүгийн аав ээж нь тэр шөндөө нас ороод хүүн ганцаараа минь үлдсэн. Хүүн ухаа ороод ээжийг инхжүүлээд хэцүү юм. Миний хүүгийн насыг нялх амтан яандаг гэхин сонсоод насны нялх амтан яандаг гэхин сонсоод тэр шөнийн явдлыг ойлгосон гэсэн. Зүгээр амир. Тэр амир гэхэд гэтээ бас хичнээн одоо ингэж яг шар ус усгаад амир болж байгаа ч гэсэн яг тохиолдсон бол яг бүгдээрээ хуугаас 2 талаас нь жишээ авдаг шүү дээ. Яг тохиолдсон бол яах вэ? Тохиолдог бол яах вэ? Энэ хүн зүгээр удлаа ярьж ивэл яах вэ? Эсвэл яг тохиолдсон юм ингэж бичиж байгаа бол үнэхээр амир тхүү. За энэ хүү өнөөдөр энэ хачин жигтэй явдлуудын 3 дахь эпизод дуусж байна. Би бол баг амьд үлдсэнгүй амир юм байна. Тэгээд ингээ эпизод явах тусмаа ингээд хүмүүсийн бичиж байгаа юм, оруулж байгаа зүйл тохиолж байгаа явдлууд нь бүр илүү амир болоодох юм. За ингээд өнөөдрийн бичлэг танд таалагдсан бол лайк товчиг дараад subscribe дараарай. Тэгээд хэдхэн секундын ажил шүү. Тэгээд намайг дэмжээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Төөрхөн баяртай.